Яг уу яг бодит тулсан хэмнэлт бол болж чадахгүй гэж бодож байгаа. Яад гэвэл 2.3 их найдыг хэмнэн хангалттай огт биш. Энэ болохоор Монгол банкнаас хийсэн судалгаа юм шиг байгаа юм. Яг энэ дүнгээр тасрах гэж байна гэж. Гэтэл сангийн яамнаас бол биш ээ, сангийн яамны хийсэн судалгаа 2.3. Миний сонссноор Монгол банкнаас бол бас ер нь бол 3.5 хавцаа дутагдахны төсвийн алдагдлалд орохны гэд оны эцэс гэсэн ийм тооцоол гарсан юм байлээ. За зарим эрдэмтэд судлаачид эдийн засгчид бол оны эцэс ихэд бол бараг 5 орчим их найдын алдагдлалд орох магадaltaй гэж ярьж байгаа эдийн засгч судлаачид. Тэгэхээр 2.3-ыг бол би бол бас хангалтгүй гэж үзэж байгаа. Ер нь бол дорвитой өөрчлөлт хийгээвэл бараг 5 их найдын одоо хэмнэлтийг хийх хэрэгтэй. Яг тэгвэл та бүхэн санаж байгаа бол 2024 онд Монгол улс чинь ерөөсөө 22 их найд төгрөгийн төсөвтэй болоод исэн байхгүй. Саяхан ердөө нэг жил гаруй өмнө 22 их найдтай болсон гэх. Тэгээ төсвийн тодтгол оруулж ингээд бишээ сонгуулийн жилгээд 24 оны чинь 27 их найд болгоцсон. Тэгэнгүүтээ тодтгол 30 их найд болгоод тэгээ 24 онд тэгэнгүүтээ 25 оныхыг бол бүр 35 гэж оруулж ирээд тэмцэж 33 болгосон тий ойролцоогоор. Тэгэхээр бол ерөөсөө 1-2 жилийн өмнө бид нэр 22 их найд 27 их найдаар амьдарч болоод исэн юм чинь одоо ч гэсэн ийм цүүн цагт бол төр өөрөөсөө хэмнэлтэд эхлээд ялангуяа дарга ангийг тоог цөөлөх хэрэгтэй. Ямбын ингээд багсах хэрэгтэй байхгүй. Тэр унаа тэрийг дарга ангийн тоог цөөлөөд тэр дарга нарт ноогдож байгаа туслах нарийн бичгүүдийг цөөлөөд ингээд нөгөө миний хэлээд идэг ямтын тоог цөөлнө гэдэг чинь төдий чинээ тэр бүтцэн багсж ийн л гэсэн үг байна. Тэр би бол бас хангалтгүй л гэж үзэж байгаа. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр ер нь нүүрсний үн цаашид уналттай байх төлөвтэй байна. Ер нь төсвийн нэмэлт их үүсвэрүүдийг одоо яаж одоо бүрдүүлэх зүйтэй юм бэ? Тухайлбал алт 3 хөтөлбөр ч юм уу те бусад том төслүүдэд хөтлөх боломж байгаа юу? Бага мэдээж яг нөгөө анхнаас л 14 мега төслөө тий яг 1 2 3 нь хамгийн чухал буюу төсөв тасрах үед аль нь бидэнд ашиг өгөх юм тий ер нь за богино хугацаанд за урт хугацаанд ч гэсэн ер нь аль нь эдийн засгийн өгөөжтийн гэдэг өнцгөөс нь харж төлөвлөх хэрэгтэй байсан. Харамсалтай нь энэ 14 мега төслийн 90 бол бүрэн алдагдсан. Тэгээд одоо яг тухайн үед бол ерөөсөө чухамхүү энэ зөв гэж явж ирсэн. Тэ өнөөдөр өмнөнтэйгээ нүүр тулаад арга байхгүй бүгдийг дахиж янзлах эргэж харах тэр асуудал орж штэ. Тэгэхээр өөр нөөц бололцоо юу вэ? Тэр бүгд рүүгээ дайчилж орох хэрэгтэй. Нэгт хоёрт ерөөсө хэмнэлтэл гарах хэрэгтэй. Хэмнэлт тэгэхгүй бол тийм амар бид нар энэ төсвийн тасрах орлогыг ямар нэгэн бүтээгдэхүүн зарж орлуулах боломж байхгүй. Тэгэхээр таны хувьд одоо дээр үн буурч байгаа нөхцөл хэмжээ ч гэсэн буурч байгаа. Жишээлбэл Хятадын засгийн газрын одоо нүүрсний импорт те жишээлбэл экспорт импортын зөрүү нь юу болж ийн гэх юм бол ер нь бол импортоор авах нүүрсний тоог бараг хэмжээг 20% бууруулна гэсэн ийм чигтэй байгаа юм билээ. Тэгэхээр энэ дунд бол манай квот бол өссөн үсээг буурчлахаар. Тэгэхээр таны хувьд гол хэмнэлтийг яг юун дээр хийх хэрэгтэй гэж бодож байна? За дарга ангийг одоо бууруулах хэрэгтэй гэж бодож байна өөр. Дарга ангийг бууруулах хэрэгтэй, дарга ангийг цөөлөх хэрэгтэй, яг дарга ангийг дагсан тэр айрмыг байхгүй болгох хэрэгтэй. За хоёрдугаар энэ олон төрийн өмчит компаниудаа хувьчлагыг хувьчлаад тэгээд төрийн одоо өмчит асар олон их найдын бараг 60 их найд орчим байна уу да. Ер нь бол дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчимтой тэнцэх хэмжээний хөрөнгө байгаа байхгүй юу? Асар их хөрөнгө. Тэрийг зарах хэрэгтэй. Зарж үрэх хэрэгтэй. Дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй. Тэгжээж төр чинь мөнгөтэй болно. Хувь хүн ч гэсэн ингээд орлого хөрөлцөө болоод ирэхээр хэрэгтэй хэрэггүй юмнаас зарж эхэлдэг үстэй унаа машины урт зардаг шиг тэр олон барилга, байшин, унаа тэрэг бүгдийг зарах хэрэгтэй. Ер нь энэ анхнаасаа сангийн амт мэ энэ 2025 оны төсөв хөтлснээс хойш за сая нүүрсний амт эхний 5 сарын байдлаар ингээд орлого их найдаар тасалдлаа. Бодит нөхцөлөөр нь үүсээд эдийн засгчид шинжээчд нь хүртэл хилээд байхад төсөв тодтгох хуулийн тэр тодорхой зохицуултууд нь одоогоор бол хүрдээгүй гэдэг юм тайлбарыг хийж хамгаалж явсаар байгаа л сая шинэ засгийн газар ундлаа. Одоо ингээд архиад шинэ засгийн газар дээрээ төсөв тодтгоё гэж оруулаад ирж штеп. Тэгэхээр энэ өөрөө цаг хугацаа алдсан. Эргээд энэ эдийн засгийн гадаад дотоод нөхцөл байдлаа хараагүй эрсдэл бий болгосон зүйлсүүд юм гэж харж байна. Тэгэхээр таны хувьд сангийн амыг энэ удаагийн төсөл дээр юу яаж ажиллаж байна гэж харж байна? Би бол бас сангийн амыг
шүүмжилж байгаа. Сонгол хамгийн сайдыг тий. Жишээлбэл бид нэр одоо энэ хурлын гишүүнээр сонгосноос хойш улсын хурл шинээр бүрэлдэснээс хойш жиж хүрээгүй. Тэгэхээр бид нэр 4 удаа төсөв батлах гэж байна. Тий. За эхнийх нь бол тодтгол байсан, дараа нь 25 оныхоо төсвийг баталсан. Тэр нь буруудаад дахиад шинэ төсөв баталсан. Одоо ингээд дөрөвтлөө баталж байгаа байхгүй яг тодтгол гэж хэлэхгүй ч гэсэн төсөв батлаад байна шүү дээ. Хоёрын тодтгол байлаа гэж бодоход. Тэгэхээр энэ бол тооцоо судалгаа буруу хийж гин, дутуу хийж гин. Эрдэмтэн судлаач бөгөөд олон улсын байгууллагуудынхаа үгийг сонсохгүй байна. Энд чи хэлж яриаггүй биш, хэлж яриад байсан сэдв шүү дээ. Та бүхэн санаж байгаа тий. Ингэх гээд шүү. Инфляц чи 2.5 тоонд орох гээд шүү. Нүүрсний үн чинь буурах гээд шүү. Тэгээ тэр үед чи 11 сард чи үшээ Америк ерөнхийлөгч Трамп ч бараг сонгогдсон байсан үе. Тэгээд тарифын дайман ч ер нь эхнээсээ цугулцсан байсан үе байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө дүлий сангийн ямар дүлий вэ? Дүлий байсан. Ерөөсөө үг сонсоогүй. Тэгээд та бүхэн санаж байгаа бол тийм байхгүй асуудал байхгүй гээд асар өндөр дүнтэй 35 их 80 төгрөгийн төсөө оруулж ирсэн. Тэгээд ерөнхийлөгч 2050 бол өстө маш сайн 20 байна гэж буцаагаад авсан. Тэгээ сая бараг 10 хоногийн өмнө тодтол хийх шаардлагагүй гэж хэлжсэн. Гэтэл одоо шаардлагатай байна гэдгээ тий хүлээн зөвшөөрч. Тэгэж ингэх болгонд чи ард дээр нэрэгдээ амьдрал хүндрээд байгаа юм. Үнийн өсөлт бүр гараад байгаа юм. Нөгөө инфляц чинь гараад байгаа юм. Тэгэхээр иргэдийн хаж амьдралаар ингэж тоглож болохгүй. Тэр төлөвлөгөө тооцооллоо маш нэрийн маш зөв хийх хэрэгтэй. Тэгээд нэг тийм хүнчлэгээ ирээр хүлээж ий гэж маш сайхан монголоор үг байна шүү дээ. Хэдэн төгрөгийн орлого орох гэдэг юм гэдгийг маш тийм нэгсэн өөдрөг бусаар харах хэрэгтэй. Ямагт тэг ер нь муу санаатай байх хэрэгтэй гэдэг шиг. Тэрэндээ тохирсон зарцуулалтаа хийх. Тэгхгүйгээр эхлээд зардлаа тавьчих юм. Эхлээд өөстө тийм ч юм аав, нэм ч юм аав гэдэг нэг айлаар бол тэ нэг тийм дураараа айл байлаа гэд баахан авах юм чагсааж үччихээ орлогоо тооцдоггүй. Тэгээд тэр төлөвлөгөө нурдаг штеп. Яг тэрэн шиг Монгол улс чи эхлээд зардлаа тооцоолоод тавьчих юм шиг байгаа юм. Тэгээд тэрийг гүйцэхийн тулд нөгөө нүүрсний үний чинь бараг нүдэн анжгаа тавьж штэ $105 гээд 88-аар 50 те 80-аар 50 гээд дийлэг байхгүй юу. Гэтэл одоо 66 л орж ирж байна шүү. Тэгээ 150 гэдэг $105 нэг сая тонн нүүрс 100 тонн гэдгийг нэг тонн нүүрс 105 гэдгийг яагаад тавьж байгаа юм бэ гэхээр ийм байна. Бид нар мэдчихээн. Буурахгүй, асуудал байхгүй. Гээл дайсаар байгаа $105-аар тогтсон. Гэтэл одоо 66 $105. Тэгсэн чи одоо $66 руу бараг орж ирж шин. Одоо энэ төсөл дээр мөн. Үгүй одоо тэрийг мэдэхгүй. Одоо төсөлтөөнүүд бид танилцаагүй байна. Тэгээд одод ханшин тийшээ орж ирж гин. Тэгээд угаасаа гаргах бие хэмжээнд ч гэсэн багасж гин. Ингээ бүх талаасаа бол асуудал айгүй хүндэрч гин. Тэгэхээр одоо энэний цаана дандаа иргэд бол нөгөө гидсэн тасрах гэж байгаа байхгүй юу? Гэтэл төсөв бол нөгөө таргалаад бүсэн тасрах гэж байгаа байхгүй юу? Ерөөс ийм л дүр зураг эцсийн дүндээ харагдаж байгаа.